Сайн байна уу? Зай сүгийн заяа мэдчилж байна. Өнөөдөр мэдлэгээр та бүхэнтэй уулзах чадаа баяртай байна. За ингээд өнөөдрийн сэдэв ба нь болохоор таны мэдхүйн сэтгэл судлаач Ким Гён Ил гэдэг алдартай сэтгэл судлаач хүн байдаг. Муу их сургуулийн багш. Тэгээ энэ хүн болохоор сая сүүлийн үед болохоор мөнгөний сэтгэл зүй гэсэн юм ном гаргасан юм байна. Тэгээд үнэхээр Азийг татдаг баячуудын нууц нь юу юм бэ гэдэг талаар ингээд маш тодорхой бичсэн тийм мөнгөний сэтгэл зүй гэж юу юм бэ гэдэг талаар юм ном гаргасан юм байна. Тэгээ тэр номныхоо талаар номд байгаа агуулгын талаар өөрөө ингээд тайлбарлаж ярьсан ийм чухал яриа байсан л да. Тэгээ тэрийг орчуулаад та бүхэндээ хүргэж байна. За одоо та нар надтай хамт цагийн машин суугаад 10 жилийн өмнөх рүү буцаж очие гэд бодоод үзье. Тэгвэл энд юу хийх вэ? Тэр хувьцааг худалдаж авах ёстой байсан юм. Энийг авах ёсгүй байсан юм. Үүнд хөрөнгө оруулах ёстой байсан юм гэж бодож болно. За тэгээд цагийн машиндаа суугаад буцаж ирье. Үндэ тэнд юу ч хийж чадахгүй. Зүгээр л энэхүү энгийн төсөөлөөр үзэж буй хүмүүст өдрийн турш муухай сэтгэл төрүүлж болно. Мөнгөгүй бол үнэхээр хэцүү. Гэвч тэр их санаа зовлт шаналл бол тэр мөнгийг зөв захиран зарцуулаагүй, зөв хөрөнгө оруулалт хийгээгүй гэх бие болон бидний өөрсдийгөө зэмлэж гомдоож буй үйл явдал юм аа. Хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд эсвэл мөнгөний мэргэжилтнүүд баячид хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад бүгд ингэж хэлдэг. Орлогоо нэмэгдүүлэх. Тэгвэл баяжихын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэж асуухад хэрэглээгээ багасгах гэдэг. Баяжих хамгийн чухал түлхүүр бол орлогоо нэмэгдүүлэх боловч үүнээс хамгийн түрүүнд хийх зүйл бол хэрэглээгээ багасгах явдал. Гэтэл заримдаа бид өртөө мөртлөө хамгийн чухал зүйлээ эхлээд хийх хэрэгтэй гэсэн маш энгийн санаагаар инээдтэй хөрөнгө оруулалт хийдэг. Миний сонсож байсан хамгийн аимшигтай зүйлсийн нэг бол ядуурл бол өвчин. Сэтгэл зүй социологчид ядуу хүмүүсийг аз таарах хүмүүс гэж тодорхойлдог. Баян байна гэдэг дан ганц хичээл зүтгэлээр бүтдэг зүйл биш ээ. Ямар гэр бүл мэндэлсэн бас аль усад төрсөн чухлаа. Бидний ихэнх нь аз гэдгийг надаас шалтгааллахгүй зүйл гэж боддог. Жишээ дурдъя. Би бороонд орохыг үнэхээр их хүсч, бороотой өдрийг мэдрэхийг хүсэж байна. Тэгвэл өдөр бүр гадаа гарвал бороонд норох магадлал нэмэгдэнэ. Үүндээ азыг олж авдаг зүйл юм аа. Түүнийг авах цорын ганц арга бол магадлалыг ихсгэх явдал. Тэрхүү давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бол азтай ойртох цорын ганц арга зам юм аа. Давтамжийг нэмэгдүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Марталгүй үргэлжлүүлнэ гэсэн үг. Түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ бол хэвшил юм. Би лекцийн төлбөрийнхөө 10%-аар лекц уншихыг урьсан компанийн хувьцааг худалдаж авдаг. Ер нь бол байнга лекц уншдаг. Тиймээс байнга хувьцаа худалдаж авдаг. Сүүлийн 15 жилийн хугацаанд хэдэн 10 биш, хэдэн 100 удаа хувьцаа худалдаж авсан. Тиймээс маш сайн өөжтэй байх нь ойлгомжтой. Энэ бол миний хувьд хэвшин зүйл. Баялагийг бүтээхэд хэвшлийг бий болгонгоо ажлаа амжуулах үйл явц юунаас илүү чухал. Бүх гайхалтай чадварууд хэвшлээс эхэлдэг гэдгийг бид мэднэ үстэй. Үйл явцын тодорхой цэг хүртэл энэ зайлшгүй өдөр тутмын хэвшлэр үргэлжилнэ. Тэгэхээр зарим хүмүүс 100 сая хүртэл явах нь уйтгартай гэж ярьдагч ямар ч байсан хуримтлуулахыг хичээдэг. Үүний дараа энэ нь уян хатан болдог. Гэхдээ бид уян хатан байдлын дараа юу болох талаар боддог. Төсөөлөхөд амархан. Бид тэрхүү 100 сая төгрөг уйтгартай ажлыг ихэвчлэн дутуу үнэлдэг. Тиймээс нэг журам хэрэгтэй. Нэг журмыг хизээ бий болгодог вэ? Сэтгэл дундуур байх үед. Сэтгэл сайхан өдөр зуршил үүсдэггүй. Тэр сайхан мэдрэмжийг хадгалахыг хүсдэг. Тиймээс бухимдаж хэцүү байсан өдрөө жижиг зүйлээс эхлэе. Тэгээд жижиг учраас маргааш нь дахиад хийнэ. Түүнээс гар хүсэл нь эцэстээ 7-10 хоног хүртэл үргэлжилдэг. Энэ зөвхөн одоо мөнгө олох тухай биш. Харин ихэнх тохиолдолд мөнгө олоход шаардлагатай чадвар юм аа. Эцсийн эцэст энэ чадвар намайг мөнгөтэй болгодог биш гэж юу? Баяцсан хүмүүс аз дээр нэмэх чадвар байдгийг хүүхдүүд ч мэддэг зүйл шүү дээ. Гэхдээ энэ чадвар хаанаас ирдэг вэ? Эцсийн эцэст энэ ердөө хэвшлээс үүдэлтэй. Тиймээс тэр хэвшил нь бухимдсан, түүнээс гар хүсэл эрмэлзэлтэй, өөрчлөх хүсэл эрмэлзэл ихтэй өдрөөс эхэлдэг. Бид нэг төрөлтлөөсөө салах ёстой. Бухимд хэдий ч нэ их байна. Төдий ч нэ том өөрчлөлөөр түүнийг даван туулдаг гэж боддог. Энэ бол ихэнх хүмүүс байдаг том төөрөгдөл юм аа.
бухимдал ихсэх тусам та хэд хэдэн жижиг хэвшлийг эхлүүлээд үзээрэй. Дараа нь тэдний дунд үлдэж буй хэвшил нь эцэстээ анхны хөрөнгө оруулалтын үр нөлөөг бий болгож намайг баян болоход ойртуулах эсвэл миний хүсч буй үед баялагт төхүүлэх болно. Гэхдээ хэвшил буюу хэв маягийг бий болгоод түүнийгээ сайн барьдаг хүмүүсийн бас нэг шин чанар бий. Алдартай судалгаанууд энгийн туршилтын үр дүнгийн талаар өгүүлдэг. Жишээлбэл хоолны дэглэм. Үнэхээр өөрийн хүсч буй биетэй хүний зургийг наагаад хоолны дэглэм барих. Түүнгүйгээр хоолны дэглэм барих хоёрын хооронд асар их ялгаа бий. Эцэст нь би хүссэн чиг баримжаатай байх ёстой. Хүссэн дүр төрхтэй байх нь чухал гэсэн үг ээ. Ижил төстэй хүмүүс уулздаг, эсвэл үг хэлээ сайн уулздаг хүмүүсийн дунд ихэвчлэн тохиолдог үзэгдэл бий. Тэд залим ихэнд өртөмтгий бөгөөд харалхан хөрөнгө оруулалт хийдэг. Яагаад тэр вэ? Сэтгэл судлалт эсрэг зүйлийн сэтгэх гэж нэрлэгддэг үзэгдэл бий. Энэхүү эсрэг зүйлийн сэтгэх гэдэг нь одоо сонгосон зүйлээсээ өөр зүйлийг сонгосон бол ямар үр дүнд хүрэхийг төсөөлөх чадвар юм аа. Жишээлбэл би гэрлэлээ гэж бодъё. Гэтэ би энэ хүнтэй гэрлээгүй бол миний амьдрал ямар байх байсан болоо гэж төсөөлдөг. Яагаад ингэж төсөөлж байна вэ? Үнэндээ төсөөлөхөд амархан болохоор тэрэ. Яагаад амархан гэж? Учир нь би хань ижлээсээ өөр хүмүүсийг хаанаас ч харж болно. Энэ бол миний хамгийн их санаа зовж, хамгийн их төсөөлөх зүйл учраас тэрэ. Тэгэхээр юунд санаа зовх нь чухал вэ? Ихэнхдээ бид чухал зүйлсийн талаар бодхоос илүүтэй сайн бодож чадах зүйлийнхээ тухай боддог. Тиймээс бид эсрэг зүйлийн сэтгэлээг хялбар болгох зүйлсийг сонгох хандлагатай байдаг. Бид мөнгөний тухай үргэлж төсөөлөхөд хялбар зүйлээр ярьдаг. Гэхдээ бид төсөөлөхөд хэцүү, тайлбарлахад бэрх ярианы сэдэв болон төдийлөн хөндөгдгүй зүйлсийн талаар бодож үзэх хэрэгтэй. Гэвч үүнийг өөрөө хийхэд хэтэрхий хэцүү. Тиймээс таны үргэлж хийх ёстой зүйлсийн нэг бол таны хүссэн зүйл байхгүй хүнтэй уулзах явдал. Би яагаад мөнгө хүсэж байна вэ? Надад яагаад ийм их мөнгө хэрэгтэй байна вэ? Учир нь яг одоо надад яаралтай хэрэгтэй байна. Гэхдээ миний хүссэн зүйл байхгүй хүнтэй уулзах та. Миний хүсч буй зүйл бол надад үнэхээр хэрэгтэй зүйл биш. Дуртай зүйл биш гэдгийг олж мэдэх нь олонтаа байдаг. Тиймээс нөөцийг үр ашигтай ашиглах боломжтой болно. Мөн хэрэглээг багасгах боломжтой. Мөнгөө зөв ашигладаг жинхэнэ ухаалаг хүн. Энэ үнэхээр аятайхан юм аа гэх мэдрэмжинд яаж эргэлзэхээ мэддэг. Хөөх энэ надад үнэхээр хэрэгтэй зүйл байна гэж бодсноо үнийн эсхийг дахин шалгадаг. Энэхүү эсрэг зүйлийн сэтгэлээ өргөжүүлэхийн тулд та өөрөөсөө тис өөр зан чанартай, янз бүрийн өөр шин чанартай хүмүүсийг харж өөрийнхөө бодлыг шалгах хэрэгтэй. Зарим хүмүүс 50 гарахаараа өмнөх хөрөнгө оруулалтаа хадгалаад явах хэрэгтэй гэдэг. Харин зарим нь 60 гарсан хойнооч цаашдаа урт наслах тул байнга ямар нэг зүйлийг эхлүүлж хийх шаардлагатай гэж үздэг. Аль нь зөв хариулт вэ? Хамгийн гол нь ганц зөв хариулт байдаг гэсэн бодлосоо салах нь зөвөө. Үүнийг хийх цорын ганц арга зам бол эерэг ба сөрөг үлгэр дуурайлалтай уулзах явдал. Хүн гэдэг амьтан ингэх ёстой юм байна гэж бодоод учир ухаангүй боломжгүй зүйл рүү зүтгэх тохиолдол бий. Мөн эсрэгээрээ ингэж амьдарч болохгүй юм байна гэсэн дүр зургийг л хараад түүнээсээ болоод юу ч хийхгүй амьдардаг. Бид аль нэгийг сонгох инээдтэй хандлагатай байдаг. Ихэнх тохиолдолд би шунаах үедээ зөвхөн эерэг үлгэр дуурайлыг л хайгаад байдаг. Эсвэргээрээ гэл төгссөн үедээ зөвхөн сөрөг үлгэр дуурай хайж юу ч хийхгүй байх үндслийг олдог. Юу ч хийхгүй байх шалтгааныг батлах нотлох баримтуудыг цуглуусаар л байдаг. Эцсийн дүнд хариултанд бид янз бүрийн хүмүүстэй уулзах ёстой гэсэн үг ээ. Атаархлын мэдрэмжийг хизээж үл тоомсруулж болохгүй гэж би үргэлж хэлдэг. Хортой атаархал бус, цагаан атаархал сайн. Хортой атаархал нь алддаг, цагаан атаархал нь алдахгүй. Хортой атаархал гэж юу вэ? Өөрт байхгүй зүйл нөгөө хүнд байвал түүнийг алдаасаа гэж хүсэх муу мэдрэмж юм аа. Цагаан атаархал гэж юу вэ? Би ч бас ийм юмтай болохыг хүсэж байна гэх гайхалтай эерэг хандлагатай зориг юм аа. Өөрийн дуртай амьдралаар амьдарч буй баячууд, хөрөг хөрөмлүүлсэн тийм хүмүүст атаархаж байгаатай баяртай байгаарай. Тэдэнтэй ярилцах нь бас гайхалтай арга юм аа. Тэр хүмүүсийн дунд үнэхээр дулаан, сайн хандах хүмүүс надад зааж өгнө. Найзаа, чиний энэ чадвар амжилт үнэхээр гайхалтай. Атаархал төрж байна гэж хэлвэл надад сайн хандах найзууд тэр зүйл төрөхөд туслахыг хичээдэг.
Надад дургүй үзэн яддаг хүн бол би хүсэж байгаа зүйлдээ хүрэхэд аль болох саад хийхийг хичээнэ. Тийм ч учраас жинхэнэ өөрийн талын хүн гэдгийг ялгах сайн арга бол атаархаж биширч байгаа баяртайгаар хэлэх юм аа. Хүмүүс мөнгөнд дуртай байдаг нь гайхмаар олон шалтгаан бий. Тэдний зарим нь мөнгөнд үнэхээр дуртай байдаг. Мөнгөөр хийх зүйл олон байдаг учраас тэрэ. Тэгвэл энэ бүхэнд хүргэж буй хүчин зүйлүүд юу вэ? Олон судалгааг харуул ганцаар л хамгийн том хүчин зүйл гэж боддог. Яагаад тэр вэ? Хамгийн азгүй хүмүүс бол ганцаардсан баячууд. Учир нь тэд энэ мөнгийг хэнд зарцуулахаа мэдэхгүй байгаа тул хичнээн их мөнгө зарцуулсан ч сэтгэл хангалуун бус байдаг. Ганцаардсан хүмүүс хэд их мөнгө зарцуулдаг. Яагаад тэгж бодож байна вэ? Учир нь тэд нөхөн төлбөр авахыг хүсэж байна. Завгүй гэдэг хүмүүс хэд их мөнгө зарцуулдаг. Учир нь тэд зарцуулсан үр дүнгээ урсан таамаглах танин мэдхүн их усүргүй. Эсвэл энэ мэд мөнгөө үрсээр байвал ямар муу үр дагавар гарахыг урьдчилан таамаглах чадваргүй байдаг. Мөн нойр дутуу байх нь хэд их зардал гаргахад хүргэдэг. Нойр дутуу хүмүүс алдсан нойроо нөхөхийг үргэлж хичээдэг. Хангалттай унтдаг хүмүүс эрч хүчээр дүүрэн байдаг. Хангалттай сайн ажилдаг хэрнээ сайн амардаг хүмүүс мөнгөө сайн удирддаг. Юу хийгээд байгааг ч мэдэхгүй учиргүй завгүй хүмүүс байдаг. Энэ бол мөнгөө дэмий өрх нуугдмал алдааны нэг юм аа. Анаа ухааны маш чухал дүрэн байдаг. Эм хор хоёрын ялгаа нь тун юм аа. Сайн эм сайхан найрлага нь баялаг юм. Тэгэхээр бид баялыг дааж чадах хэмжээнд төлөвшөх тусам баялагын хэмжээ аяндаа өсөх нь хэрцээгүй. Тэгэхгүй бол тэнцвэр алдагдаж сүүлдээ хор болж хувирдаг тохиолдлыг бид төвөггүй харж болно. Сэтгэл зүйн шинжилгээ ухааны судалгааг нэгтгэн дүгнэж харахад бага залуу наснд буюу өсөлтийн эхний үед гэнэт бий болсон гинтийн баялаг нь хүмүүсийг маш хэцүү болгодог бөгөөд ихэнхдээ тэдний амьдралыг богиносгодог маш хүчтэй өвчин болдог. Тэгэхээр бид яах ёстой вэ? Мөнгөтэй холбоотой өчүүгийн санаа зовлтоос эхлээд янз бүрийн гүн сорилт зовлон зүдгүүр хүртэл бүхнийг мэдрэх хэрэгтэй. Энэ үйл явцад янз бүрийн хэсэгчилсэн мөнгөний талаарх бидний зүйн совин эндээс гардаг. Туршлага хоримтлуулахын хэрээр философийн тогтолцоог бий болгодог. Энэ бол түүний мөнгөний талаарх зүйн совин юм аа. Бид үүнийг маш удаан хугацаанд хоримтлуулж, шүүж, хэрэггүйг нь хайж, өөрсдийн шүүлтийн тогтолцоог ийм байдлаар бий болгох нь зөв. Надаас 10-аас 20 насаар ах энэ зүйн совингийн систем сайн хөгжсөн ахмадуудыг харахад заримдаа ийм хүмүүс харагддаг. За энэ хүрээд болъё. Одоо зарцуулъя. Одоо хоримтлуулъя гэх мэтээр дүгнэлтийг өөрсдөө гаргадаг. Тэр зүгээрээ тэрийг худалдаж авах шаардлагагүй. Яагаад авахгүй гэж мөнгөтэй шүү дээ. Хэрэв үнийг худалдаж авбал 100% харамсна. Өө тийшээ явах нь зөв. Тэнд очивол сэтгэл сайхан болно. Гэх мэтээр эдгээр дүгнэлтүүд нь эцсийн дүндээ зөв болж таардаг. Ийм хүмүүсийг би хараад юр бусын хүч чадалтай гэхгүй ч үнэхээр ухаантай юм а гэж боддог. Тэгэхээр энэ юу вэ гэвэл тэнцвэр баланс юм а. Ганцын хойноос хөөцөлдөх юм бол энэ гарцаагүй хор болно. Эндээс нэг зарчмыг үргэлж санаж явбал ямар вэ? Би хэд их ажиллаж байна уу? Хэтэрхий их амарч байна уу? Мөнгөнд хэд их автаж байна уу? Мөнгөний талаар хэтэрхий мэдлэггүй байна уу? Энэ үйл явцад тэнцвэрээ хадгалж байгаа юм шиг санагдах мөч хүртэл үргэлж уйдгартай байдаг ч эцэст нь би үүнийг хийх хэрэгтэй. Тодорхой мөчрөхөд харагдах зүйл бол мөнгөний талаарх миний философи юм аа. Тэгээд эд баялаг намайг аяндаа дагууд би азтай байна. Гэхдээ тэр баялаг намайг нэг их дагаагүй ч гэсэн би олигтойгон амьдрах чадвартай болох юм аа. Мөнгөтэй ухаантай харьцдаг хүмүүс араа илүү хөрөнгө хуримтлуулах магадлал өндөртэй байдаг. Энэ яриа нь амьдрал нь ямар нэгэн том мөнгнөөс болж зовж, бухимдаж буй хүмүүсийн хувьд сайхан яриач байж болно, эсвэл илүү аимшигтай яриач байж магадгүй. Одоо бидний гайхалтай урт амьдрал хүлээж байна. Энэ нь маш их цаг хугацаа үлдсэн гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл бидний амьдралын хугацаа хамаагүй урт болсон тул үүнийг өөрчлөхгүйгээр бүх насаа өнгөрөөвөл зовлон зүдгүр арчаагүй амьдрах хугацаа уртснаа. Би нэг зүйлийг байнга хэлдэг. Гэрлээд хадам ээжтэй боллоо. Хадам ээжтэйгээ анханасаа нэг гэр бүл биш учраас харилцаа жаахан эвгүй байж болно. Тэгвэл бид яах ёстой вэ? Хадам ээжтэйгээ яг адилхан бодолтой нэг хүн шиг болно.
Энэ бас тийм хүсэмжит зүйл биш ээ. Хадам ээжийгөө үл тоомсорлож, харилцаагаа тасалж амьдрын гэвэл энэ бас хачирхалтай. Ер нь бол хадам ээжтэйгээ сайхан харилцаатай байхад болно. Үүний нэгэн адил мөнгөтэйч бас сайхан харилцах хэрэгтэй. Тиймээс би мөнгийг нэг төрлийн стресс гэж нэрлэдэг. Гэтэ стрессийг ихэнх хүмүүс муугаар хүлээж авдаг. Стресс огт мэдэрдэггүй хүмүүс их сонин хүмүүс юм аа. Стрессийг сайн стресс, муу стресс гэж хоёр хуваадаг. Зорилготой байх үед мэдрэх стрессийг энерги гэж нэрлэдэг. Харин ямар ч чиг баримжаа байхгүй, өөрөөр хэлбэл төөрсөн үедээ ижил төвшөрийг мэдэрвэл үүнийг үнэхээр муу стресс гэдэг. Чиглэл зорилготой байх хэрэгтэй. Хүссэн зүйлтэй байх нь чухал. Дуртай зүйлтэй байх нь сайн. Тийм учраас мөнгийг сайн стрессээр бий болгох нь зөв гэж боддог. За энэ түрүү дуусгаж байна. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотныг гэр бүл, найз охид, сонсоод үзсэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа, баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.